Саускогийн Колтрас компани зөвшөөрдөг ашиглалтын шашуулуудыг цуцалсан шийдвэр гаргасан байгаа. За тэгээд шийдвэр гаргасантай холбогдуулаад тэгээд газар мэргэжлийн харилцааны сайжрын хэсэг одоо холбогдох арга хэмжээ ирээд байна. За эхлээд шийдвэрийг харилцуулаад тэгээд шийдвэртэй холбогдоо бид газар дээр нэрчилж байна. Нэгэн хөсөл ерөнхий газрын зүгээс бүрийн шалтгаан хоорондын 19-ийн 7 заасан мөрөөр явагдана. Саускогийн Колтрас компани үдэж зогсоож байна. За энэ бол ашиглалтын тухай хуулийн 7-гийн 3 заалтыг үүсгэж байна. Өөрөөр хэлбэл бичлэг хангалтаар бусад тохиолдолд тусгай шийдвэр ашиглалтад хайх зорилгоо гэсэн заалт. За энэ заалтын дагуу танай уурхан үйл ажиллагааг өнөөдөр зогсоож байна. За энэ зогсоох шийдвэр гаргаж байгаатай холбогдуулаад хэд хэдэн асуудлуудыг шийдэх ёстой. Тусгай зөвшөөрөл туслахыг хэмжиж ашиглалтын тухай хуулийн 53-т заасан дагуу тусгай зөвшөөрөл туслах хэдиж байгаль орчны зэрэг хаах үүргээс тусгай зөвшөөрлийг чөлөөлөлтөө гэсэн заалт. За тийм учраас энэ заалтын дагуу та бүхэн компани хаах байгаль орчны зэрэг хийх үүрэг байна. Энд ажиллаж байгаа уурхай үйл ажиллагаа явуулж байгаа уурхай ашиглалтын үйл ажиллагаа явуулахтай холбоотой бүхэл үйл ажиллагаа зогсож байгаа гэж ойлгоно. Тэгэхээр та бүхэн мэдж байгаа ашиглалтын ашиглалтай гэвэл эцсийн түүхийг олборлох сорцыг чанарыг сайжруулах борлуулах түүнтэй холбоотой харилцаа хийдэг. Тэгэхээр энэ бүх үйл ажиллагаа бүгд зогсож байгаа гэж ойлгох ёстой. За тусгай зөвшөөрлийн талбайг хамгаалах үүргээс бид чөлөөлөхгүй. Энэтэй холбоотой асуудлыг та бүхэн өөрснөө шийдэх ёстой байх. За өнөөдөр өчигдрөөс эхлээд бол нүүрс тээвэрлэлт экспортын ажлыг тусгасан байж байгаа.